Хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн сургуулийг энэ жил 150 гаруй оюутан төгсөж байна. Тэдний бүтээлүүд нь хөдөө аж ахуйн салбарт тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх зорилготой юм а. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн судалгаа, бионүрсний үйлдвэрлэлээр хүлэмжийг бууруулах зэрэг төслүүд танилцуулагдсан байна. За энэ жил нийтдээ манай инженерийн сургуулиас 150 гаруй инженерүүд төгсөж байгаа. Тэгэхээр энэ хөдөө аж ахуй болон Монгол улсын инженерийн 150 шийдлийг хийж байгаа инженерийн бүтээлүүд гарч ийн гэж та бүхэн ойлгож байна. Хөдөө аж ахуйн сургууль, инженер технологийн сургуулийн ажил олгогчид, за нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсад бизнес эрхэлж байгаа ажилтан байгууллагууд хурж ирж эндээс давхар ажилд авах оюутнуудаа төгсөгчдийг авдаг. Энэ ямар оюутан хэрэгтэй, ямар ур чадвартай оюутан хэрэгтэй гэдгийг энэ дээр хийсэн бүтээлээр нь мөн оюутны ярилцлагыг одоо энэ дээр нүүр тулсан ярилцлагуудыг хийгээд тэгээ төгсөгч инженерүүдийг бол элсүүлэн авдаг байгаа. Эдгээр төслүүд нь хөдөө аж ахуйн салбар шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой юм а. Төгсөгчдийн бүтээлүүд нь Монгол улсын хөгжлийн төлөөх оюуны хөрөнгө оруулалт болж байна. Тэгэхээр ер нь бол инженер гэдэг мэргэжил бол энэ бүх салбарт дандаа суур өгөх түүнийг бий болгож идэг. Инженерийн боловсрол сайн эзэмсэн хүн бол өөрийгөө аль ч салбарт хувилж болдог. Ийм одоо өндөр ач холбогдолтой салбар. Тийм учраас сайн боловсрол эзэмсэж, сайн инженер болох гэж байгаа хүн бол юуны урд тооцоолуур, эдийн засгийн үр ашиг тэгээд өгөөж, тийм ээ. Энэ болгоныг маш сайн тооц сурсан байдаг. Тийм учраас цаашдаа ажлын байран дээр гарахдаа энэ хүүхдүүд энэ боловсролын одоо байгууллага 4 жил сураад бакалавр эзэмшээд гарах бус цаашдаа өөрийгөө улам хөгжүүлж улс их орныхоо хөгжил бүтээн байгуулалтанд би яг аль чиглэлээр нь тогтвортой энийг хөгжүүлээд явах вэ гэдгийг одооноос ингэж сайн чиглүүлж явах юм бол манай улсын одоо хөгжилд онцгой хувь нэмэр оруулнаа. Манай улсад инженер мэргэжилтнүүдийн хэрэгцээ маш өндөр байгаа юм. Энэ нь эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, дэд бүтцийн томоохон төслүүд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга технологийн салбаруудын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээтэй шууд холбоотой юм а. Гэрийн группийн хувьд хүнс үйлдвэрлэл худалдаа, за санхүү хөрөнгө оруулалт, тээвэр логистик, за барилга бүтээн байгуулалтын салбаруудад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг групп компани. За тэгээ хүнс үйлдвэрлэл худалдааны салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд инженер, механик, хүнсний нарийн мэргэжлийн ажлын байрууд бол тухайн байгууллагын бас түлхүүр гол ажлын байрууд байдаг. За энэ утгаараа бид хүний нөөцийн бодлогын хүрээнд Монголын томоохон ихтэй сургуулиудтай байнгын хамтын ажиллагаатай ажилдаг. За тэр дундаа бид хөдөө аж ахуйн их сургуулийн механик инженерийн сургууль болон хүнс одоо эдийн засаг бизнесийн сургуулиудтай болон тасралтгүй хамтын ажиллагаатай ингээ ажиллаад явж байна. За энэ хамтын ажиллагааны хүрээнд бид оюутан залуучуудыг илүү одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулах, илүү практикт ойрох байлгах, за бизнесийн байгууллагын бодит кейс дээр тулгуурлаж одоо суралцах энэ боломжуудыг олгоод ажиллаж байгаа. Мөн энэ өдөр Гэрийн групп компанитай хамтран байгуулсан инженерийн танхимын нээлт болсон юм а. Энэхүү танхим нь оюутнуудад практик, мэдлэг олгох, судалгаа шинжилгээ хийх, инновац хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм а.